Та бүхэн сайн байцгаана уу? Бүрл өвсөн багшийн Шана гэдэг хичээлээ цааш үргэлжлүүлье. Амарлан оршихуйд хөрснээр бид одоо нэг байрлалаар хичнээн ч удаан суусан ядархааргүй, өвдөхөөргүй, ямар ч шамдалгүйгээр тэгээд маш их таашаалтайгаар одоо биеийн дагуу ингээд чөлөөт урсгал дотоод хийн чөлөөт урсгалгүйхээр хүн ингээд маш тааламжтай тийм мэдрэмж амсаж ингэж зулын одоо салхинд үл ганхах зулын дүл шиг хөдөлгөөнгүй хитэн цаг чамаагүй бяцлагаж чадхаар болдог байна. Тэгэхдээ энэ таашаал бол төмөөгийн таашаалын эсвэл огт өөр зүйл шүү. Төмөөгийн таашаалтай адилгүй зүйл шүү гэдгийг энд анхаарах хэрэгтэй. Төмөөгийн таашаалын үед бидний дуслууд хайлаад тэр дуслууд хайлахад бидэнд тийм их таашаал мэдрэгддэг бол энэ бол зүгээр чөлөөтийн урсгал бидэнд ийм таашаалтай бидний биеийг таашаалын бий болгон хуургаж идэг байна. Тэгээ энэ тэгтээ хизээ болох юм бэ гэвэл 9 дугаар шатанд хүрсний дараа. 9 дугаар шат. Энэ амарлан оршихуйн 9 шат биш. Тэрний 9 дугаарт хүрэхэд бид тийм таашаалыг амснаа. Энэ бол зүгээр нэг л шинжин юм шүү дээ. Тэрнээс биш биднээс ийм таашаалтай мэдрэмжийг амсах гээд энэ бяцлаглыг хийгээд байгаа хэрэг ерөөсөө биш. Энд бид сэтгэлээ бүрэн амарлуулад тэгээд бүр хатханд авах гэдэг. Бидний сэтгэл бидний юу хүсснийг хийдэг, ямар ч шамдалгүйгээр биднийг сонсдог. Тийм болоход л бид зориод байгаа юм шүү дээ. Тэгээд ийм сайтар номхорсон сэтгэл дээр бид одоо ёстой хүссэн дадалгаа хийж болно. Бид сэтгэлээсээ юу дуртайгаа хүсэж болно, юу дуртайгаа тушааж болно гэж би яриад байгаа шүү дээ. Ийм таашаалтай мэдрэмж амсаад зогсохгүй таны сэтгэл маш жаргалтай болно. Тэгэхдээ жаргалтай болно гэдэг амар амгалангаас өөр юм шүү дээ гэдгийг санах хэрэгтэй. Бие чинь ингээд таашаалыг амсаад сэтгэл чинь жаргалтай болоод байгаа хэрнээ энэ бол яг одоо peace гэж нэрлэдэг те. Тэр инх амгалан мөн үү гэвэл биш ээ. Төстэй юу гэвэл төстэй. Гэхдээ яг таг мөн үү гэвэл бас биш ээ. Энэ жоохон ялгаа байгаа. Одоо ингээд таашаалын биеийг ингээд амсаад ирэхээр байхгүй болчихно. Таны бие чинь өөрөө байхгүй болчихно. Зүгээр л тэр таашаалын мэдрэмж үлдээд таны бие чинь байхгүй болчихно. Таны сэтгэл чинь яг огторгуй шиг ийм мөн чанартай болно. Тэгэхээр таны сэтгэл ийм огторгуй мэд уудан болчихно гэдэг чинь одоо ингээд баярлаад хөөрөд байгаа тэр төвчнөөсөө илүү даваад гарчиж байгаа байхгүй. Ингээд жаргалтай байна гэдэг чинь хүн ингээд сэтгэл хөөрөл яасан гоё юм бэ гэд ийм байхыг хэлж байгаа ш. Яг тэм огторгуй шиг төвшөнд очицсны дараа бол тэрч байхгүй. Тэрийг бид инх амгалан гэж яриад байгаа байхгүй. Яг одоогийн байдлаар бид одоо ямар байна вэ гэх юм бол бид энэ 5 м хүнхээ эрхэнд 5 м хүн ертөнцид биенээсээ гадаа янз бүрийн гоё, өнгөтэй, үнэртэй, амттай, дүрстэй тийм юмнуудыг хөөцөлдөөд бид тэгж явж байгаа. Энэнд чинь ингээд энэ юмны араас ингээд хөөцөлдөөд яваад хахад чинь ямар ч инх амгалан гэж ярих хэрэг байхгүй тэнд. Тийм юм огт байхгүй. Амралтгүй гэсэн үг. За ингээд шамдалгүй тэр уян хатан төлөвт хүрэхэд бидний сэтгэл маш сахилга баттай гэх юм уу? Маш их хүмүүжцэн, сахилга баттай. Ямар ч зөрчилгүй ингээ бидний эрхэнд. Тийм сэтгэл чинь ингээ тайван тогтун нэг газараа тогтцсон хөдөлгөөнгүй ийм болчих вэ шүү дээ. Сэтгэл ингээ тайвшраад ирэхээр тэрийг дагаад хүний бие мөн адилхан тайвширдаг. Тэгэхээр тийм төвлөрөлтөөр
нэг байрлал дээр байрлалаа солихгүйгээр хідэн ч цаг тасалдуулалгүй, сатаарлгүй маш тааламжтайгаар оршин байж чаддаг болдог юм. Ийм байдлаар ингээд бие чинь таашаалын бие, сэтгэл чинь аз жаргалтай. Ийм болчихсон ингээд хичнээн ч удаан сууж чаднаа гэж байгаа боловч энэ амарлан орших биш гэвэл яах вэ? Энэ шинэ биш. Бие чинь таашаалын бие болцсон, сэтгэл чинь маш жаргалтай. Яасан гоё юм бэ гэд ийм байдлаар хідэн ч цаг хамаагүй сатаарлуу хөдөлгөөнгүй сууж чадж байгаа хэрнээ энэ амарлан орших мөн үү гэвэл энэ биш. Энэ амжилт уу гэвэл амжилт. Тэгэхээр та энэ амжилтанд хүрлээ ч гэсэн энэгээр сэтгэл хандлаггүй, энэндээ шуналгүй. Яг энэ байдлаа хадгалаад цаашаа үргэлжлүүлээд бясалгаад байх юм бол таны бие арилаад алга болчихно. Зүгээр нөгөө сайхан таашааллын мэдрэмжлүүлтэн. Таны бие арилж алга болоод таны сэтгэл яг огтор уушиг болчихно. Тэлээ явчихно. Ингээд бие чинь огт байхгүй, сэтгэл чинь огторгүй мэт тэлчээр тэнд бол ёстой төгс төгөлдөр инх амгалан. Тэр л болтно. Тэрийг хэлж байгаа. Аз жаргал гэдэг чинь амгалан биш байхгүй юу? Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Биеийн таашаал, сэтгэлийн жаргал сайхан уу гэвэл сайхан, тааламжтай гэвэл маш тааламжтай. Тэгтээ үүгээр сэтгэл битгий ханаа гэдэг шүү дээ. Тэгсэн ч гэсэн ажил дуусаагүй байна. Бидний хүргэцэг болоогүй байна гэдгийг хүмүүс ингээд маш амархан сэтгэл ханаад болчлоо гэж бодох гээд байдаг байхгүй. Тэгж болчлоо гэж бодож байгаа чинь та бүрэн төгс одоо цагтаа оршиж байгаа биш байгаа үз. Эцсийн дүгнэлт. Шинэ буюу амарлан оршихын 9-р шатанд хүрэх үед бид нэг байрлалаар тэгээд нэгэн зүйл дээр сэтгэлээ ямар ч хөдөлгөөнгүй тогтоогоод хүсхийн хэрээр удаан суух болцоотой болно. Тэгээд энэ жаргалтай сэтгэл, амгалан сэтгэл хоёр амгалан сэтгэл биш шүү гэж яагаад хэлж байна гэхээр бидний сэтгэлийн жаргалд ингээд инх амгалантай байхын эсрэг тийм элемент бас агуулгдчихэдэг. Хүн жаргалтай баярлаад хөөрөд байна гэдэг чинь л тогтун амгалан байх байдал нь алдагдаад байна гэсний шинж үсттэй. Тэгээд тэр чинь баргалж энэ амгалангийн бараг эсрэг зүйл болох гээд байгаа үсттэй. Одоо энэ окторгууд тэнгэрт байж байгаа үйлс шиг. Энэ үйлс арилахад таны сэтгэл яг окторгуу шиг тэгээ таны бие чинь арилж алгуул. Байхгүй мэт болно. Энэ юу гэсэн үг юм бэ гэвэл аз жаргал ч гэсэн тэнд байхгүй болно гэсэн үг. Тэр төвшөнд хүрэхэд бидэнд жаргалч гэж байхгүй болно. Амгалан л хоцорно. Дангаараа. Зөвхөн ганц амар амгалан л ноёрхож үлднэ. За энэ бол одоо ёстой нөгөө амарлан оршихуй шамаатад хүрлээ гэж. За энэ ямар ч шамдалгүй төлөвт хүрэхэд энэ хамгийн эцсийн шат. Та ерөөсөө энэ амарлан оршихуй 9 шатын алинд нь ч уян хатан шамдалгүй байдлыг мэдэрч болох юм. Алинд нь ч энийг ингээд бяцлахгаа суусан чинь ямар ч шамдалгүйгээр одоо төвлөрлийг олоод ингээд явж иж болох юм. Тэгэхдээ яг бүрэн хэмжээгээр нь шамдалгүй төгс хэлбэр нь хизээ гарах вэ гэвэл 9-р шатанд хүрчиж гарах нэ. Амарлан оршихуйд хүрэхэд бидний биеийн дотоод хийнд өөрчлөлт ордог. Одоо бидний тархинд өөрчлөлт ордог.
Тэгэхээр ингэдэм байна л да. Бид ингээд эхээс төрөхдөө бидний тарих зүрх хоёр хоорондоо холбоотой байдаг. Одоо бүгд л холбоотой л да. Гэхдээ маш нарийн холбоотой байдаг. Тэгээд тарих зүрх хоёр зэрэг өсдөг гэдэг. Зэрэг өсдөг. За ингээд зүрхэнд байж байгаа бидний үеийн хий. За бидний биеийн бүх хэсэгт л байгаа л да. Тэгтээ яг зүрхэнд байж байгаа хий, тархинд байж байгаа хий энэ хоёрт өөрчлөлт ороод тэр үед тархинда бид тийм өвөрмөц шинжийг мэдэрдэг байна. Өвөрмөц зүйл бидний тархин дотор нэг өвөрмөц зүйл ингээд явагдчих нь байна шүү дээ. За ингээд одоо нэг юм агаарын даралт шиг ч юм уу нэг тийм өвөрмөц зүйл тархин дотор явагдана. За энэ тархинд үүсэж байгаа даралт тийм тааламжгүй даралт биш. Харин ч тааламжтай. Та ингээд тархиныхаа гавлыг ингээд сөхөөд онгойлгочихж байгаа юм шиг. Тэгээд ингээд агаарын даралт тэнд үүсэж байгаа юм мэт тийм тааламжтай даралт үүснэ. За энэ мэдрэмжийг одоо яаж илэрхийлүүл болох юм бэ гэвэл одоо ингээ хүйтэн цаг агаартай үед та үсээ хусчих. Та ингээ эхлээд үсээ хусахад таны толгойч нэг жоохон даарад нөгөө хуучлагын аваа ичхаар ч нэг жоохон даарна да. За ингээд яг тийм дарах гэдэг чинь тийм тааламжтай мэдрэмж биш. Тэгэхээр ингээд яг хуу сэнгнээд ингээд сайхан сэрүүцэд явчихна гэх юм уу? Сайхан үсээ хусуулчихаар чи ингээд сэрүүцэд явчихна да. Тийм үед чинь хин нэгэн хүн бүлээн алгаараа таны толгойн зулаан оройд хүрч байгаа юм шиг. Хэрвээ таны одоо ингээд үсээ хусаад толгой чинь ингээд сэрүүн фреш болоод байж итэл хүн ингээд гоё юм халуун алгаараа таны зулаан дээр хүрэх юм бол нэг тааламжтай гоё мэдрэмж төрнөөдөө. Яг тиймэрхүү. Ингэж л ерөөсөө илэрхийлж болох юм энийг. Та энийг өөрөө мэдрэх хэрэгтэй. Эний чинь үгээр хэлэхэд амаргүй биш. За ингээ бүдүүлгээр ойлгоё гэвэл толгоондоо массаж хийлгэж байгаа юм шиг ийм зөөлхөн массаж хийлгэж байгаа юм шиг ийм тааламжтай даралтыг та тархинда мэдэрнэ. За ингээ тархиныхаа гавлын ясыг онгойлгоцсон юм шиг болно гэсэн штэ. Одоо ингээ таны тархин дотор байж исэн агаар солигдно доо. Цэвэр агаараар солигдно гэх юм уу юу хий. Ингээд шин хийгээр сэлбэгдээд ингээд тэр чин тархинда байж ахгүй ингээд биеийн дагуу ийм тааламжит хийн урсгалыг та мэдрэхэд тэрийг мэдрээд ингээд ямар ч хөдөлгөөнөө өөрчлөхгүй байрлалаа өөрчлөхгүйгээр хідэн ч цаг суусан чадах тийм байдалд хүрдэг байна. Энэ чинь одоо нөгөө бие чинь таашаалын бий болоод сэтгэл чинь жаргалтай болж байгаа нь энэ юм. Тэгвэл энэ амарлан оршихуй биш ээ гэж хэлсэн шүү дээ. Таны сэтгэл чинь жаргалтай. Тэгвэл амгалан болоогүй байна. Бас л болоогүй байгаа. Шина биш. Шина гэж төвдөр ши гэдэг нь амгалан, наа гэдэг нь орших гэсэн үг. Амарлан орших гэсэн үг. Амгаланд ингээд уусан оршихыг хэлж байгаа гэсэн үг. Гэтэл амгалан биш эн чинь аз жаргал байгаад шүү дээ одоогоор бол. За энэ амарлан орших үед хүрэхийн өмнөх үеийн тэр аз жаргал, сэтгэлийн жаргал биш. Тэр чинь одоо бидний энэ суулаанд хожиж можиж байгаа юм шиг ийм вау гэсэн ийм хөөрөө аз жаргал биш юм шиг байна. Биш. Тэгтэл яасан сайхан юм бэ гэсэн тийм мэдрэмж, тийм сэтгэлийн жаргалыг та амсж байгаа л бол тэр чинь амарлан оршихуй биш байна. Энэ яасан сайхан юм бэ гэсэн энэ сэтгэлийн мэдрэмж чинь таны амар амгалан байдлыг жоохон сарниулаад байгаа байхгүй. Одоо бусдын амгаланг алдуулаад байна гэдэг лөө. Таны сэтгэлийн амгаланг ингээд тэр баяр баясгалан чинь жоохон алдуулаад байгаа байхгүй. Одоо тэгвэл эндээс яах вэ гэвэл та зүгээр л
үргэлжлүүлээд оршоод ах хэрэгтэй. Цааш нь үргэлжлүүл дуусаагүй байх гэдэг шүү дээ. Таны жаргал чинь огторгүй болж хууртал оршоод бай. Бие махбод чинь таашаалын бие биш, ерөөсө огт байхгүй болтол оршоод бай гэж. За тэгсэн цагт одоо эн чинь ёстой шинэ амарлан оршихуй шамаатаг тавалж байгаа нэ. Зөвхөн гадаад амгалан биш, дотоод амгалан, жинхэнэ амгаланд та хүрэх нь шүү дээ. Та өвчин зовлонтой инх тайван байдал биш, өвчин зовлонтой инх тайван байдалч биш, жаргал таашаалтай инх тайванч биш. Жинхэнэ амар амгалан гэж энийг л хэлдэг. За ингээд одоогийн байдлаар бол бид өвчин зовлон, стресс, ядаргаа мэдэрсэн бие сэтгэлтэй байна. За тэгээд бид энэ амарлан оршихуй тогтоох хүсэлтийг хийгээд эхлэхээр бидний бие таашаалтай, бидний сэтгэл жаргалтай тийм байдалд хүрнэ. Тэгвэл энэ хоёрын аль алинд нь амар амгалан гэж алгаа гэдэг шүү дээ. За энийг одоо өөрөөр тайлбарлах юм бол таны бие өвчтэй, сэтгэл чинь стресстэй байхад, зовлонтой байхад биеийн дотор чинь ингээд янзын чичиргээ ийм одоо амар амгалангийн яг эсрэг ийм зөндөө юмнууд явагдаад байна шүү дээ. Тийм учраас танд өвдөлт өгөө, танд зовлон өгөөд байгаа зү. Ийм их хөдөлгөөнтэй, амгалангүй, тайвангүй ийм галзуурсан мэд одоо хийгүүж байгаа ч гэдэг юм уу те. Ийм эмх замбраагүй хөдөлгөөн, чичиргээ, долгион, давлгаанууд байгаад байна. Тэгвэл энэний яг эсрэг бие чинь таашаалтай, сэтгэл чинь жаргалтай болоод ирэхээр төрөөчийн тэр өвдөлт шаналгаа шиг ийм хүчтэй хөдөлгөөн биш байж болно. Тэгтэл тодорхой хэмжээгээр бага сага ийм хөдөлгөөн, долгион тэнд стил байгаад байна гэсэн үг. Тэгээ амарлан оршин гэдэг чинь ямар ч хөдөлгөөнгүй яг одоо салхинд үл ганхах зулын дүл гэж одоо юу гэсэн үг юм. Ямар ч хөдөлгөөнгүй зул ингээд ямар ч хөдөлгөөнгүй юм байж болох уугүй юу? Тийм байхыг хэлээд байгаа байхгүй бидний анхаарал яг нэг юм дээр хөдөлгөөнгүй тогтсон байхыг. За энийг ингээд одоо өөр жишээгээр та бүхэнд ойлгуулах гэж оролдох юм бол биднээс ингээд гол хоолоо идэхэд байна шүү дээ. Жишээлбэл одоо шарсан мах идэ гэж бодъё л тоо. Шарсан мах идэх үйл явц одоо бидний яг энэ өвчин зовлонтой байдалтай адилхан. Тэр нь чи ерөөс амгалан юм байхгүй шүү. Нэг гартаа хутга, нэг гартаа сэрээ барьцсан. Тэгэл тэр махыг чинь ингээл хэрчээл. Тэгэл ингээл таны биеийн байрлал өөрчлөгдөөл, таны нүд бүх юм ингээл өөрчлөгдөөл, ингээл тэрийг хэрчээл, сэрээгээр хатгаал. Тэгэл ингээл амарч ажиллаал идээл. Энэ хүнд чи ерөөсөө тийм нэг амар амгалантай юм байхгүй гоц. Тэгвэл энэ үнтэй харьцуулахад одоо десерт дээр нь шүү дээ. Хоолны төгсгөлд бид десерт иддэг, нэг жоохон мөхөөлдөс юм уу, тавган дээр тавьсан нэг юм жижигхэн гоё өнгөтэй, цэцэгтэй, гоё үнэртэй, пиалууч юм уу, тийм нэг гоё амттан иддэг шүү дээ. Тэр чи одоо энэ бидний шарсан мах идж байгаатай харьцуулах юм бол хамаагүй илүү амгалантай, жаргалантай, тансаг тийм санагдна үсттэй. Тэгээд тэр жоох юм чинь биднээс ганцхан аваад өнгөчихгүй ингээл жижигнэр таслаа, ламандаа хийн, тамшаална, таална ингээд янзын үйл явц болно тэнд чинь. Тэр тавхтай биолог ингээд бидэнд зөөж өгж байгаа зөөгч хүртэл ингээд маш тэр биолог авчиртай явахдаа их болгоомжтой тий. Хөдөлгөөн хүртэл тийм тайван амгалан тийм болцсон байдаг шүү. Тэгээ амттан авчирч тавихтаа хүртэл тийм тэгээд тэрэнд нь тохирсон жижигхэн үзүүртэй сэрэм. Тэгээ биднээс ч гэсэн тэрнээс нэг жоохон үлгэж аваад хэлнийхээ үзүүрээр амсаж байгаа зэрэг нь ингээд хамаагүй илүү амгалантай, аз жаргалтай болоод ирж байгаа. За ингээд сайхан тамшаалаад идэхэд
бидний хөдөлгөөн удаашраад ингээд. За ийм болоод ирж байгаа хэрнээ энэ чинь бас л амар амгалан мөн үү гэвэл биш. Аль нь шаарсан мах идэгч, амттан идэгч аль нь амар амгалангүй байна гэж. Амар амгалан биш байна. Шаарсан махтай харьцуулах юм бол амттан идэх нь хамаагүй илүү тайван тийм байдалд болж байгаа. Тэгвэл тэр чинь яг амар амгалан бас мөн үү гэвэл биш байна. Болоогүй байна. Тэр амттан идэх үйл явц бол таны бүх хөдөлгөөн удаашраад бүх үйл явцуудаа та тэрийг ингээд айхтар стаж ажил тамшаалж ингэж иддэг гэж би бодохгүй байна. Тэрийг бол баг багаар амталж тэгж иддэг. Тэгээд тэр мах идчихсэнтэйгээ харьцуулах юм бол бидний хөдөлгөөн сэтгэл бүх юм харьцангуй тайван байдалд удаашраад ингэж ирдэг юм аа. За ингээд энэ амарлан оршихуй 9 дугаар шатанд хүрэхэд бид энд хүрнэ. Ингээд аз жаргалтай болоод ирэхээр үүгээр сэтгэл ханаад зогсож болохгүй айл гэж хэлэх гэж байгаа юм л да. Хүн аз жаргалаасаа болоод заримдаа унтаж чаддгүй ш та бүхэн мэдгүй. Тэр чинь амгалан биш байгаа үсттэй яаж ч бодсон. Тэгэхээр таны аз жаргал гэдэг агаад чинь бидний амар амгаланг боснуулах тийм элемент агуулж ийдгаа гэсэн үг. Хэч жаргалтай байхаар бид тэгдэг штэ яана яах вэ ёо яасан гоё юм бэ хин нэгэн лөө уцтаж хийлэх үү яах вэ юу унтахтаа мантай юм болдог штэ. Тэр амарлан оршихуу гэдэг бол аз жаргал биш юм аа. Таны бие байхгүй болоод таны сэтгэл огторгой шиг тэлээд явчихна. Тэрийг бид шинаа гэж нэрлэж байгаа юм аа. 1-8 дугаар шат хүртэл биднээс одоо тэр гол хоолоо шарсан мах идж байгаатай адилхан мах нь шүү дээ. 1-8 дугаар шат хүртэл 9 дугаар шат одоо нөгөө амттан идж байгаатай адилхан юм. За энд ингээд эхний 1-2 дугаар шатыг зүгээр салаад идж байгаатай зөөрлсөн ч болно. Салаад идж байгаа. Тэгээ 3-аас 8 хүртэл бид гол хоолоо идээд сүүлийн 9 дугаар шат бол одоо нөгөө амттад бялуу идж байгаа тэр хэсэг байх нь шүү дээ. Тэгээ идчил байгаа бол та амарлан оршихуйд хүрээгүй байна. Шана гэж юу хэлж байгаа юм бэ гэвэл бид бүх юм идээд дуусчихсан ямар ч идэж уух юм байхгүй амар амгалантай тайван байхыг хэлж байгаа юм. Та бүхэн одоо жаргахаараа яадгийн байгаа аз жаргал гэдэг тийм одоо амгалантай зүйл бол биш шүү дээ. Аз жаргал гэдэг чинь жаргалтай аз жаргалтай байна гэдэг чинь нэг төрлийн бас стресс байхгүй юу? Тэгэхээр биднээс яагаад аз жаргалыг бид 3 цагаас илүү хадгалж чаддгүй гэдэг чинь энд байдаг. Зарим хүмүүс аз жаргалтай байх ийм аз жаргалыг хүсдэг ч үү, зарим хүмүүс ийм аз жаргалаас ядарсан байдаг. За тэгээд энд шинаа дээр яригдж байгаа энэ амар амгалан одоо бидний нөгөө гэгэрлийн амар амгалан яриаггүй шүү дээ. Энэ бол тэр биш шүү дээ. Шал өөр. Маш ялгаатай энийг ойлгох хэрэгтэй. Ингээд амарлан оршихуйд хүрээд 3-аас 4 цаг бясалгаж суугаад гэгэрчин гэж байхгүй шүү дээ. За ингээд шинаа гэдэг маань амарлан оршихуй. Тэгтээ энэ гэгэрлийн тэр амар амгалан биш юм аа. За ингээд гэгэрлийн амгалан гэж бид бас заримдаа ярьдаг. Гэгэрлийн амар амгаланд хүрэх гэж. Тэгтээ тэр гэгэрлийн амар амгалан гэдэг бол одоо энэ бидний ярьж байгаа амар амгалангаас цаашаага хитээдээд гарцсан гэсэн үг. Даваад гарцсан. Шинэ гэдэг бол өвчин зовлон жаргал таашаалаас салсан тэр амар амгалан хэлж байгаа. Бие сэтгэлийн амар амгалан. Нэн ялгамжаатай амар амгалан гэж нэрлэж байгаа. Тэгвэл энэ хоёр аль нь одоо зовлон шаналл жаргал таашаалын аль нь энэ амар амгалан биш юм аа гэж. За ингээд секс хийснээс авдаг таашаал
Энэ яг амар амгалан мөн үү? Биш шүү дээ энэ бол. Тэнд бол маш их зангирал, чангарал, стресс явагдаж байгаа. Тэгвэл энэ арай өөр төрлийн стресс. За ингээд энэ талаар яриад ах юм бол бид одоо энэ 5 дугаар шатнаасаа цаашаа үргэлжлүүлж явах аргагүй гацчих гээд байгаа учраас энэ хүрээд одоо энэ шинаан талаар одоо яриагаа зогсоё. Тэгвэл шинаа гэдэг бол зовлонч биш, жаргалч биш. Энэ бол амар амгалан юм а гэд ойлгочиход болно. Энэ бол өвчнч биш, таашаалч биш. Энэ бол амар амгалан. Тэр өвчин аз жаргалаас чинь, таашаалаас чинь хитийцсэн зүйл ахна биш. Тэгтэл шинаад хүрнэ гэдэг гэгээрэлд хүрэхээс маш хол байгаа гэж ойлгох хэрэгтэй. Маш хол байгаа шүү. Таны сэтгэл л одоо зүгээр нэг тогтож ирж байгаа нь шүү дээ. За амарлан оршихуйн бяцлаглалын талаар одоо ингээд дүгнэлт хийх юм бол 9 үе шаттай, 5 бэрхшээлтэй, 8 ерөн дөхтэй, 6 хүч, тэгээд оюуны анхаарлын 4 төлөв гэж байгаа. За ингээ 9 үе шат нь сэтгэл тайлбах, үргэлжлүүлэн тайлбах, нөхөн тайлбах, ойрхон тайлбах, сэтгэлээ хөглөх, сэтгэл амарлуулах, сэтгэлийг машид амарлуулах, нэгэн үзүүрт төвлөрөл, тэгш агуулах уу гэсэн ийм нэртэй 9 үе шатыг дамждаг байна. За ингээд 4-р шатанд хүрэхэд бид сэтгэлээ төвлөрлөө одоо объект дээрээс огт алдхаа болсон тэгтээ чанаргүй байдлаар. 5-р шатанд сэтгэлээ алдсан боловч унтаарах, живэх байдал руу хэлбийдэг учраас бид ерөндөг хэрэглэн. Тэгээд 6-р шатанд ерөндөг хэрэглэсний улмаас сэтгэл чинь дахиад догшроод ирэх аюултай болдог учраас бид ерөндгөө багасгана. Тэгээд сэтгэлийг амарлуулах гэдэг 6-р шатанд хүрсэн. За одоо ингээд 7, 8-р шат. Одоо бид цаашаа 7, 8-р шатыг үргэлжлүүлэн ярина. Эндээс харж яхад байна шүү дээ. 1-ээс 4-р шат хүртэл биднээс юу хийжсэн бэ гэвэл ерөөсөө л одоо анхаарлыг тэр объектноос л салахгүй юм шүү гэдэг дээр биднээс анхаарчсан байхгүй юу? Яавал буцаагаал авчраал тавиал энд л ингээл байлгаал тэр зааныг тэр багнаас яаж уяастай байлгах вэ гэдэг дээр биднээс төвлөрч исэн. За ингээд 4-р шатанд хүрэхэд бид одоо тэр зааныг багнаас алдхаа болчихж байгаа. Бид анхаарлаа тэнд бариад чаддаг болчихж байгаа. Тэгвэл чанар нь муу. Тэгвэл 5, 6-р шатанд бид одоо чанарыг нь сайжруулах гэж үзэж байгаа шүү дээ. За ингээд анхаарлаа одоо цагт нь бариад ингээд байхад тэр анхаарлын объект маш бүдэгхэн чанаргүй тийм байдлаар бидний сэтгэлд тусаж байж байгаа. Одоо бид тэр анхаарлын чанарыг сайжруулах гээд 5, 6-р шатанд ерөндөг хэрэглэж байгаа. Анхаарлыг хит чангадуулахгүй, хит сулруулахгүй. Хэрвээ та анхаарлаа хитрхи чангалчих юм бол таны сэтгэл догшрох гээд байгаа. Та анхаарлаа хитрхи сулруулчих юм бол таны сэтгэл живэх гээд байгаа. За тэгэхээр тийм учраас бид энэ засвар хийгээд байгаа. Ерөндгөө ихтүүлэх үе, багдуулах үе гэдэг ингээд засвар хийгээд байгаа шүү дээ. За ингээд анхаарал сулраад ирэх юм бол бид хурц тод байдлаа чангатгаад мэдэмсрээ ажилуулад анхаарал хитрхи чангадаад ирэх юм бол бид сэтгэлээ им тайван байлгах тал дээр илүү анхаарад ингэж тохируулдаг байна.
Таны одоо ингээд анхаарал чинь сулраад ингээд ирэхээр чинь живэлтэнд орох гээд 5 дугаар шат нь тийм болоод ирэхээр та сэрэмжээ нэмэгдүүлээд анхаарлаа чангалаад ингээд байхаар тэр чинь аянда догшрол болоод хувирчдаг баг. Хизээ хүрээд за одоо болсон гэд хангалттай гэж зогсох вэ гэдгээ та тэнд мэдчих хэвээр байхгүй. За яг одоо боллоо шүү, тодроод ирлээ шүү, яг энд барь шүү гэсэн үедээ та тэрийг цааш нь чангатгаа зогсоод яг тэнд зогсож байрч чадах тийм мэдрэмж танд хэрэгтэй. Яг голыг байруулад ер нь амьдрал дээр ч гэсэн альва юмыг яг донжийн тааруулах хамгийн сайн байдаг штэ. Ихтүүлэхгүй, багдуулахгүй. Яг л голоор нь. За энэ бидний хоорондын харьцаа, хосуудын хоорондын харьцаан дээр ч гэсэн энэ харагддаг. Энэ бол яг тохирох жишээ. Мөн үү биш үү? Тэгэхдээ хосуудын хоорондын харьцаа ингээд маш чангараал байх юм бол тэр чинь ерөөсөө дэлбэрхийн цондон штэ. Чангараад авах тусмал улам одоо удахгүй бидний энэ харилцаа төгсөх нээл гэсний дохио юм шүү дээ. Тэгвэл тэрний нөгөө эсрэг тал нь хитрхи сул. Нэгэндээ анхаарал хитрхи сул байх юм. Чи яв байвал бай, чи хаана байгаа би надад хамаагүй, чи гэртээр нүү ирэхгүй надад хамаагүй. 4-5 хоногоор ингээд алга боллоо ч гэсэн би амтэн хүн лөө уцтаж чиний араас тэгж хөөцөлдөхгүй. Юу дуртайгаа хийгээд яваа гэсэн байдалтай байж ивэл энэ харьцаа бол хитрхи сул байна. Тэгэхээр хит чанга, хит сул хоёрын яг голоор. За ингээл ёстой донжийн тааруулж алтан дундаж барьж явах нь хамгийн зохистой юм. За энэ талын бас нэг жишээ би одоо олон удаа энийг урд нь ярьжсэн да. Одоо нөгөө шарсан төмс гэл. Шарсан төмс шиг. За одоо хамгийн сайхан шарсан төмс гэж ямар шарсан төмс вэ гэвэл Испани шарсан төмс. Хамгийн сайхан шарсан төмс ямар байдаг вэ гэвэл гаднаа хатуу, дотроо зөөлхөн. Зарим шарсан төмс биш үү? Яг зажилдаг бохшиг болцсон байдаг байхгүй. Ингээд нэг үзүүрээс нь бариад ингээд одоо аманда хийх гэхэд ийм чигээрээ биш. Нахийцсан. Бохшиг гэдэг шүү дээ. Тэгээд аман дотор ч гэсэн ийм зажилдаг бохшиг. Тэгээд тэр гоё хатуу шарсан төмс шиг тэр тарчигнах дуу мунч байхгүй. Шал хийсэн. Эний чинь л одоо хитрхи сул байна гэж хэлээд байгаа шүү дээ. За ингээд одоо тэр хитрхи халуун тосонд хайрсан ч байдаг юм уу? Гаргаж ирээд тэр дорн идэхгүй даацсан ч байдаг юм уу? Тэгээд тэр агарын температурч нөлөөлдөг юм уу? Яадгийн ингээд маш их тос нэвчсэн. Ийм учраас энэ ингээд тийм хатуу биш. Нахийсэн. Тахийсэн. Зажилдаг бохшиг болцсон байна. За ингээд Германы шарсан төмс гэхээр маш хатуу, тарчигнсан. За энэ одоо тэгээ цаг агаараас болд юм уу, юунаас болдгийн тэр янз бүрийн нөхцлүүд одоо нөлөөлдөг л баг. Эсвэл одоо шарж гаргаж ирээд шууд иддэг ч юм уу юм янз янзын шалтгаан байгаа баг. За ингээд тэдний энэ шарсан төмс бол маш хатуу. Тэгээд хоёр үзүүр нь голдуу жоохон түлэгдсэн. Нэх урт хэрчсэн. Гатуу тарчигнуур тэгээ хоёр үзүүр нь жоохон түлэгдсэн тийм шарсан төмс байдаг. За ингээд идэхгүй жоохон байлгачих юм бол одоо улам хатуураад энэ бараг хамаагүй амрууга чигчих юм бол тэг буйл мөл юу гэдгийг
амны чин дотортлыг шарах үсгэж мэдхээр тийм хатуу болчдөг. Энэ бол хитрхи хатуу байгаагийн жишээ. За уучлаарай багш, хамгийн сайхан шарсан төмс Испаних гэж хэлээг юм байна. Энэ маш зөөлхөн байдаг хитрхи сул байдгийнхэн жишээнд Испанийн шарсан төмс гэж хэлсэн юм байна. За тэгээд хамгийн энэ хатуу хитрхи хатуудсан ийм шарсан төмсний жишээнд Германы шарсан төмс гэж. Энэ хоёрын л яг голоор хатууч биш, зөөлөнч биш. Ёстой нөгөө донжийн тааруулна гэдэг нь бидэнд хэрэгтэй байх нэ. Бидний бяцлаглалын хувьд ч гэсэн яг адилхан. За ингээд энэ жишээнээс шарсан төмсний жишээнээс жишээлээд би заримдаа Герман хүн Испани хүнтэй гэрлүүл төгс төгөлдөр хүүхэд гарах юм боловч гэж одоо шогломоор хэлдэг юм аа. Ингээ хитрхи хатуу тийм Германых шиг шарсан төмс бол одоо идэхэд тааламжгүйгээс гадна амтан ч гэсэн түлэнхий. Тэгээд энэ хазахад гарч байгаа дуу нь хүртэл тийм сайхан сонсголонтой дуу гарахгүй. За одоо би та бүхэнд хаанхын шарсан төмс хамгийн төгс төгөлдөр болохыг хэлж өгье. Бразилийн шарсан төмс. За ингээд одоо тэр Бразилд миний нэг удаа идсэн тэр шарсан төмс бол ерөөсөө үгээр илэрхийлэхийн аргагүй тийм сайхан ид байсан. Яг Бразил улс даяар ямар байдгийг би мэдэхгүй. Тэгтээ тэнд миний амссан тэр шарсан төмсийг гүйцэх шарсан төмс би хаач дахиж идэж үзээгүй. Хөдөө нэг айлд намайг уурсан юм л да. Тэгээд би тэр айлд очисон чинь надад тэр хоолтойгоо зүг шарсан төмс хийж бараг миний нүдэн дээр хийсэн. Тэр яасан бэ гэхээр яг миний нүдэн дээр шинхэн төмс гаргаж ирээд хэрчсэн. Тэгээд хэрчснийхаа дараа хүт усанд хийгээд тавьсан. Тэр яг ямар температуртай хэр хүт ус байсныг би мэдэхгүй, тэрийг би асуугаагүй. Одоо би асуугаагүй даа би үнэхээр харамсч явдаг. За ингээд энэ бол одоо жирийн нэг бүлээн ус биш, энэ бол хүт ус байсан. Тэгээд тэр усан дотор хэр удаан байлгасныг би бас санахгүй байна. Тэр усанд хийгээд ингээд хажуу тийшээ эхлээ тавьчихсан. За тэгээд дараа нь яасан бэ гэхээр тэднээс уснаас нөгөө хэрчсэн төмсийг гаргаж ирээд альчуурн дээр тавиад ингээ хатаасан. Усын одоо ингээд жоохон шавхаж байгаа маягтай юм да. За ингээд альчуурн завсар хийгээд энэ жоохон хатааж байгаа мó массаж хийж байгаа мó би ойлгоогүй. Тэгээд тэгснийхаа дараа шууд тослоо хийцэн. Тэрийг бол би яг бүр айгуу сайн харсан. За энэ шарсан төмс бол үнэхээр гайхамшигт. Би бүр гайхсан. Гаргаж ирээл ингээл надаа өгөхөд биш үү. Нэгдүгээрт хэлбэр нь ийм төгс төгөлдөр хэрчим. Гадна тал нь хатуу, дотроо зөөлхөн болчихсон. Гартаа бариад ингээ сэгсэрхэд стил чигээрээ. Нугарахгүй. Энэ нугарахгүй байж байгаа нь яг нөгөө Германы шарсан төмс шиг. Тэгээд ингээд амандаа хийгээд жажиллахад доторх нь тэр зөөлхөн байгаа нь яг Испани шарсан төмс шиг. Хазахтай зэрэгэл аман дотор чи ингээл жижигхэн тесрэлт явагдаж байгаа юм шиг л тийм амттай байсан. Санаж явах гаднаа хатуу дотроо зөөлхөн. За энэ бидний бяцлагалтай ямар холбоотой юм бэ гэвэл бидний бяцлал яг юм байх хэв. Энэ шарсан төмсний гадна талын байдал бол бидний биеийн байрлал. Бидний биеийн байрлал яг Перу цанагийн 7 цагт бяцлаглалын судлаар яг хөдөлгөөнгүй ингээд мод шиг хатуу ихцээрээ сууж ах хэв. Тэгээд шамдлаа орхио гэдэг чинь сэтгэл ингээд хар хаяараа зөнгөөрөө яг тэр
шарсан төмсний доторх шиг зөөлхөн. Уян хатан. Шамдалгүй. Барсилийн шарсан төмс таны биеийн байрлал яг чигээрээ дотроо ямар нэгэн хитрхи хичээн бие чангалсан юм байхгүй, хитрхи сул хайсан юм байхгүй. Яг л гаднаа хатуу дотроо зөөлхөн. Бүх зангирал чангарал бүх сэтгэлээ сайхан амраагаад хараа исаараа шамдалгүй. Тэгсэн мөртлөө гаднаа биеийнхээ байрлалыг яг таг хөдөлгөөнгүй хадгалсан. 1-5 дугаар шат хүртэл танд одоо энэ perfect ийм төгс төгөлдөр гоё шарсан төмс идэх ийм тансаглал байхгүй нь шүү дээ. Зүгээр л тэр анхаарлыг яаж алдчихгүй байх вэ гэсэн дээр анхаарчихсан. Тэгвэл одоо 5-аас эхлээд та жинхэнэ чанарыг нь сайжруулнаа. Гаднаахад туу дотроо зөөлхөн. Хамгийн сайхан шарсан төмс. За ингээд энэ уяаг сулдах нь ямар ашигтай юм бэ гэвэл таны сэтгэл илүү тайван тэгээд одоо цагта байх болцоод. Тэгсэн хэрнээ сул тал нь юу юм бэ гэх юм бол унтаарад хитрхи амраад унтаад өгөх аюултай. Тэгэхээр энэ сэрэмжээ чангадахын ач холбогдол нь юу юм бэ гэх юм бол таны анхаарал төвлөрөл маш хурц тэгээ маш тод болж ирнэ. Гэхдээ сул тал нь хаана байна гэх юм бол хийтрүүлчих юм бол таны сэтгэл догшроод алга болох аюултай. 5-6 дугаар шатанд бид ерөөсөө энэ засварыг л энэ тэнцвэрийг л ингээд засгаал ингээд энийг л одоо яг засаж авах нь шүү. За дотор нь задлаад хэлэх юм бол 5 дугаар шатанд бид одоо живэлтийн эсрэг ерөндөг хэрэглэнэ. 6 дугаар шатанд тэр хэрэглээд байгаа ерөндгөө хизээ зогсоох вэ? Яг хизээ хангалттай боллоо гэж үзэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Ингээд цаашаа явах юм бол одоо 7-8 дугаар шатанд бид юу хийх вэ гэвэл одоо бид энэ шамдал дээр ажиллана. Шамдлаа орхих гэж үзнэ гэсэн үг. Таны анхаарал одоо хитрхи чангаш биш, хит сулж биш. Яг Барсилийн шарсан төмс шиг ийм төгс болцсон байна. Тэгэхдээ энэ анхаарлыг чи ийм байдалтай байлгахад таны зүгээс шамдал гараад байна шүү дээ. Шамдал. Шамдалтайгаар та ийм байдалд ороод байна шүү дээ. Энэ төгс анхаарал одоо ямар байдалд хүрсэн байна гэхээр төгс байдал гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр таны сэтгэл маш тайван, тогтун, маш тайван тогтун. Тэгээд таны анхаарал маш хурц, тэгээд тод. Ийм байдлыг хэлээд байгаа. За ингээд энэ үед бидний шамдал бол ийм яг дууны долгион шиг тогтворгүй байдаг. Дууны долгион гэдгийг та бүхэн одоо ойлгох бах. Дууны долгион ингээд эхлээд чанга байжгаад бүдгэрсээр алга болчдөг шүү дээ. Нэгэн хэвийн л байж ийн гэж байдаггүй. Тэрнтэй адилхан бидний шамдал гэдэг яг ийм нэг хэвээр байж чаддаггүй бах юм. Ингээд суларсаар байгаад алга болчдөг. Яг л дууны долгион шиг. За энэ бол 7 дугаар шат. Тэгвэл 8 дугаар шатанд ороход яах вэ гэвэл бидний шамдал яг гэрлийн долгион шиг болно. Гэрлийн долгион. За миний дуулснаар гэрлийн долгион бол ийм тогтмол хэмнэлттэй байдаг баг. Нэгэн хэвийн байдаг гэсэн үг. Тэндээс тусч байгаа гэрэл энд эрэхтэй бүтгэгдсэн байдгүй. За ингээд үндсэндээ 8 дугаар шатанд ороход бидний шамдал ингээд яг тогтвортой нэгэн хэвийн болоод ирэх нь шүү дээ. Тэгвэл 7 дугаар шатанд
ингээд бясалгал эхлэхэд бидний шамдал ингээд маш хүчтэй байжгаад магадгүй нэг цагийн дараа гэхэд ингээд багасаар байгаад арилцсан байдаг. Нөгөө шамтлаа алдсан байдаг гэсэн үг. Нэгэн хэвэндээ байж чадахгүй ингээд сулраа цаг мөч өнгөрөх тусам ингээд сулраад байдаг нь одоо энэ 7 дугаар шатны шинж бах юм. Тэгвэл 8 дугаар шатанд ороход бидний шамдал яг гэрлийн мөн чанартай. Гэрлийн долгион шиг ийм хэлбэлцэлтэй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хэлбэлцэлгүй ийм тогтмол болоод ирэх нь шүү дээ. За ингээд 1-ээс 6 дугаар шатанд бидэнд шамдал хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. Шат болгонд хэрэгтэй. Тэгэхдээ тэр үед ямар байсан бэ гэвэл заримдаа хитрхи шамдаа, заримдаа хитрхи сулраа, заримдаа хитрхи ийм байсан бахна. 7 дугаар шатанд ороход эхэндээ ингээд маш хүчтэй шамдал байжгаад суларсаар багасчаад байсан. Тэгвэл одоо 8 дугаар шатанд эн чинь яг ямар ч тийм сулрах юм байхгүй, нэгэн ийм тогтсон хэмжээтэй болчихно. Одоо цаашаа 9 дугаар шатанд ороход одоо энэ шамдлаа орхино. Бүр мөсөн орхино шүү дээ. Өөрөөр хэлбэл шамдалгүй болоод одоо ямар ч шамдалгүйгээр яг хүссэн байдлаараа байж чаддаг болоод ирэхэд бид энийг 9 дугаар шатанда орсон байна гэж үздэг. За ингээд энэ бүх үе шатуудыг та бүхэнд ойлгомжтой болгохын тулд ингээд янз янзын сонин жишээ авч байгааг та бүхэн анзаарсан бах. Ингээд энэ зурган дээрээс харж байхад одоо тэр анхны галзуураад давхижсэн хар өнгөтэй заан энэ төвшөнд хүрэх үед өнгөн цагаан болоод номхон гэж ихтэйхэн болцсон байгаа. Та бүхэн анзаарч байгаа бах. За одоо бидний 5 бэрхшээл юу болж хувирсан бэ гэхээр хамгийн ихнийх нь залхуурал байсан. Залхуурал бол бидний бясалгал эхлэхээс өмнө бидэнд тохиолддог бэрхшээл бах юм. За тэгвэл 2 дахь бэрхшээл нь мартамхай. Энэ мартамхай бол голчлон гэж хэлж байгааг та бүхэн анзаарсан бах. 1-ээс 4 дугаар шатанд байдаг. За 3 дахь бэрхшээл болох живэлт ба догшрол голчлон 5-6 дугаар үе шатанд тохиолддог. За энийг өөрөөр хэлэх юм бол 3 дугаар бэрхшээл нь бид өөрсөндөө асуудал гараад байна гэдгийг мэдэхгүй байх. 4 дахь бэрхшээл нь бид энэ асуудлыг өөрчилъё гэж оролдохгүй байх. Тэгвэл 5 дахь бэрхшээл нь биднээс хитрхи ихээр өөрчилж байна гэсэн үг. Ийм 5 бэрхшээл байна. Эний чинь л одоо нөгөө ерөндөг багдуулах, ерөндөг ихтүүлэх гэж хэлээд байгаа байхгүй юу? За ингээд 7 дугаар шатанд бидэнд шамдал байгаа хэрнээ тэр нь тогтвортой биш байсан. Одоо 8 дугаар шатанд бид шамдлаа тогтвортой болгоно. Ингээд 9 дугаар шат Нюрнберг жогба буюу одоо тэгш агуулах уу гэдэгт хүрдэг байна. Энэ бол одоо ингээд маш баланстай тэгшид агуулахыг хэлж байгаа. Ямар ч хэтрүүлсэн юм байхгүй, ямар ч дутуудуулсан юм байхгүй, ямар ч шамдал байхгүй тэгшид барих. За ингээд эдгээр шатнуудад энэ 5 бэрхшээл хаа сайгүй эн тентгүүл ингээд тохиолдох юм. Аль шатнд тохиолдож болно. Тэгэхдээ голчлон аль шатнд тохиолддог вэ гэдгийг бид ярьсан. 9 дугаар шатанд ямар ч шамдалгүй энэ төлөвт бидний анхаарал маш хурц, маш тод, нэгэн үзүүрт төвлөрөлтэй, тэгээд ямар ч шамдалгүй. За ийм төвшөнд хүрчихсний дараа одоо юу болох вэ гэвэл та амирлан орших үед хараахан хүрээгүй байгаа. Амирлан орших үед хүрээгүй байгаа мөртлөө яагаад тэгвэл 10 дугаар шат гэж байхгүй байгаа. Яагаад гэх юм бол энд хүрээд одоо бидэнд ямар ч хэрэглэх тийм арга байхгүй, арга үлдээгүй. Өшөө одоо бидэнд хэрэгтэй зүйл энд юу ч байхгүй.
Одоо ингээл яг энэ чигээрээ ингээ байж хахад шинаад хүрнэ. Аясаараа зөнгөөрөө шамдалгүйгээр шинаад хүрэх нь шүү. Одоо энээс цаашаа явах шат байхгүй, одоо энээс цаашаа бидэнд хэрэглэх зэмсэг байхгүй, хэрэглэх арга байхгүй. Одоо бидэнд хэрэгтэй бүхэн энд байна гэсэн үг. Дахиад бидэнд хэрэгтэй дадуулагч тийм одоо экстра зүйл хэрэггүй. Бидэнд хэрэгтэй бүхэндээ энд хүрсэн байна. Жохон хүлээх л үлдэж байгаа. Жохон хүлээгээд үргэлжлүүлэн дадуулах. Ингээд бид 9 дугаар шатанд хүрэхэд одоо юу болох вэ гэхээр, ямар мэдрэмж төрөх вэ гэхээр, энэ хичээлийнхаа эхэнд ярьсан ёсоор одоо ихийн хөвлөд байхдаа бидний зүрх, тархи хоёр ийм маш өөрмөц холбоотой өсөж томорч байдаг. Тэр үед таны тархин дээр, зулай дээр ийм жижигхэн жинтэй юм тавьсан юм шиг ийм хөнгөн даралт үүсээд, тэгээд таны тархинд байж байгаа ажиллагаатай болж эхэлнэ гэсэн үг. Яг одоогийн байдлаар бол бидний тархинд ямар ч тийм итвэхгүй ажиллагаагүй байдаг байна шүү. Тэр ажиллагаатай болоод тэгээ зогсохгүй таны зүрхний таны биеийн дэх мөн ажиллагаатай болж эхэлнэ. Таны тархин дэх ажиллагаатай болоод ирэхээр таны нэг юмн дээр төвлөрөөд хичнээнч удаан байсан хөдөлгөөнгүй төвлөрч чаддаг болно. Таны биеийн доторх ажиллагаатай болоод ирэхээр та нэг байрлалаа өөрчлөхгүйгээр хичнээн л бол хичнээн сууж чаддаг болно. Таны бие одоо таашаалыг, таны сэтгэл одоо аз жаргалыг мэдэрнэ. За энэ бол одоо яг 9 дугаар шатанд хүрэхэд бидний мэдрэх зүйл юм. Тэгээд энэ бол одоо шинэ биш шүү гэж бид хэлсэн шүү дээ. Тэр үед та биеэ мэдэрнэ. Биеэ таашаалын бий болсноор мэдэрнэ. Тэр үед та сэтгэлээч мэдэрнэ. Сэтгэл үнэхэрийн аз жаргалтай байгаагаар мэдэрнэ. Яг бодтойгоор мэдэрнэ. Танд зовлонгийн өвчтөй бий байхгүй, танд таашаалтай бий байна. Танд шаналгаатай, стресстэй сэтгэл байхгүй, танд аз жаргалтай сэтгэл байна уу? Байна. Ингээд одоо та цаашаа үргэлжлүүлээ бясалгаад авах юм бол таны бич байхгүй болоод таны сэтгэл чинь огторгуу шиг тэлээд ирнэ. За ингээд ирэхийн үед энийг бид амарлан оршихуй шинаад хүрлээ гэж үзнэ. Таны сэтгэл хэрвээ аз жаргалыг мэдэрсээр л байгаа бол та шинаад хүрээгүй байна. Одоо энэс цаашаа бидэнд хэрэглэх арга байхгүй, техник байхгүй, зэмсэг байхгүй. Зүгээр л аяараа шамдалгүй үргэлжлүүлэн бясалгана. Ямар ч засвар хийх, нэмэх, хасах юм юу ч байхгүй, зүгээр л хүлээх үлдсэн байхгүй. Энэ зурган дээр байж байгаа 9 дугаар үе шат хамгийн сүүлчийн зам бол одоо бидний тэр аз жаргалтай сэтгэлийг хэлээд шүү дээ. Энэ бол яг амарлан орших үед хүрэхийн өмнөх үе шат. Өмнөх үе. За энд одоо төгсгөлд нь нөгөө анхаарлын дөрвөн төлөвийг гүйцээгээд ярьчих. Биднээс зөвхөн эхний хоёрыг яриад орхисон байгаа шүү. Бидэнд дөрвөн төрлийн анхаарал төвлөрөл гэж байдаг. За ингээд бат нэгчлэлтэй анхаарал төвлөрөл гэдгийг бид 1-2 дугаар шатанд л хэрэгжилж исэн. За тэгвэл сатааралтай анхаарал төвлөрөл гэдгийг бид 3-аас 7 дугаар шатанд хэрэгжилж исэн. Бидэнд хэрэгтэй байсан. Одоо 8 дугаар шатанд ямар анхаарлын төлөв бидэнд хэрэгтэй вэ гэвэл сатаарал үгүй анхаарлын төвлөрөл. Сатаарлгүй анхаарлын төлөв бидэнд хэрэгтэй. Тийм бол 9 дугаар шатанд хар аясаараа төрөх одоо юу гэдгийг зөнгөөрөө зоргоороо төрөх тийм анхаарлын төлөв хэрэгтэй байдаг байна. За энд хүрээд өнөөдрийнхөө хичээлийг түр гадаалъя. Дараагийн хичээл дээр
Одоо бидэнд 2 хичээл үлдсэн болов уу гэж бодож байна. Дараагийн хичээл дээр уулзлаа. Баяртай.